Аймаг сайхан ажил сайн. Гурван сайн. Ажил тэр сайн. Сайн. За тэгээд VIP Drift автофестивал дээр одоо УК-таагаа уулзаад байна. Уулзаагаас удсан байна тий. Тий. Одоо энэ удаад энэ машинаар уулзж байгаа юм уу? Тий. Энэ машинаа танилцуулаад ямар маркийн машин юм бэ? За машин бол Nissan Silva S14 гэдэг загварын машин. Тэгээд мотор хорооп нь бол Toyota-гийн 1GZ хөдөлгөөртэй механик хороотой ийм машин байна. Кузов Nissan, мотор хорооп нь Toyota. Тий. Одоо хэдтэй мотортой? 2500 турбо. 2500. Тэгээ нэг ойролцоогоор нэг 400 морины хүчтэй тийм машин байна. За. Энд машиныхаа ер нь баг бүх юм л өөрчилсөн байт юм шүү. Тэр ер нь ч шалгуур харагдсан. Ер нь бүх юм нь өөрчлөлтөн л дээ. Угаасаа яг энгийн машин биш, яг дрифт зориулаад бүх амарч ерөөсөө явах хэдэн тэр чигтээ өөр болж байгаа. Тий. Бас тэр нэг тослогоо өөр болох уу? Өөр болно. Мэдээ сайн чанарын тос хийн. Одоо Монголд бол одоо мобил хийж гин. Мобил бол их сайн байна тий. Мобил хийж бичсэн шүү дээ. Ер нь хүн болго хийж байгаа хөө. Зөв. Одоо ингээд ер нь ингээд дрифт хийхэр зүгээр надад зүгээр би болохоор тийм амар дрифтчиж биш л дээ. Зүгээр бодогдоод байдаг юм. Дугуй муугүй жоохон тустай дугуй байна уу? Дугуй тустай дугуй байгаа. Шал өөр зуурдаг. Одоо энгийн хэрэглээний дугуйнаас хамаагүй илүү зууралтай дугуй хэрэглэж байгаа. Тэгвэл одоо нэг үе бодох юм бол айгүй өндөр хурд гардаг болсон болохоор бас сайн чанарын найдвартай юм хэрэглэх бол багтал тий. Бас аюулгүй байдал талаасаа гэсэн тий. Бас нөгөө нэг тэмцээн урдаа төрүүлэх талаасаа тий. Чиний хоёул шинэ капот гэсэн гэж үздэг. За тэгээ. Гол юм машины турбо. За. байна тий. Тэгээ ингээд янзтайгаа ингээд мотор дугаа ороод чиний моточ хүртэл ягаа юм шүү дээ. Энэ жил харин нэг өнгөө цайдаад ягаан өнгөтэй гарч ирлээ. 4 жил ногоон өнгөтэй явсан. Зөв. Энэ жил ягаад ягаан өнгө сонгоо юу? Арай нэг содон өнгө сонгоё гэж бодоод. Энэ тэр агаар шүүгч тий. Энэ агаар шүүгч нь. Энэ юм дрифт хийдэг гэсэн машин болгонд юм хөндлөн төмөр байгаад байдаг. Энэ нь тэнцвүүлэгч төмөр байхгүй. Одоо машины ямар нэгэн хурдтай явж байгаа дрифт үед ямар нэгэн кузовны хөдөлгөөн байхгүй. За. Дрифт хийхэд ер нь бол нэг юу яадаг штэ. Айгу өндөр хаацалтай штэ. Нэг нь хэд хүртэл хаацлах вэ? 7-8000 хүртэл хаацлаа штэ. Ерөөсөө байнгын л өндөр хаацсан дээр л гэж орлоод. Тэгэхээр халалт гайгүй юу? Халалт бол мэдээж өндөр байгаа. Тэрэндээ тааруулаад маш сайн радиатор өргөлтийн системээ маш сайн шийдэх ёстой. Тэгээ бас шатхуун бас чанартай шатхуун баг. Шатхуун бол мэдээж хамгийн өндөр ахтаантай шатхуун л хэрэглэх болохгүй. Одоо би бол энэ Petrol's-ийн Euro 5 стандартын 98 хийж байгаа. Ер нь тэр л хамгийн найдвартай байна да. Тэгвэл хоёул чиний машин чинь сууж нэг хөдөлгөж үзье тхөө. Тэгээд болох уу? За. Эцэс Брюсли босс дээр бас хэдэн машин унсаа. Хэдэн машин бас унсаа эргэлдээсэн бас. Манус нь бол гурилдтiin байна оо гэх. Өөрөө ирэхгүйгээд хоошоо наалгдчих штэ. За. Окей. Амжилтсан юу ка? Эцэд амжилттай ороо. Төрүүлээрэ. За баярлалаа. За ингээд УК-гийн энэ удаагийн тэмцээнд орж байгаа төмөр хүлэгтэй танилцлаа. Гоё мэн үү? Гоёгоо.